Бодит мөртлөө тайлбарлагдаагүй нууцлаг үзэгдлүүд. Бид өөрсдийгөө бүхнийг ойлгож, бараг бүх асуултад хариулж чаддаг болсон эрэнд амьдарч байна гэж боддог. Хиймэл дагуулууд дэлхийг секунд тутамд зураглаж, далайн нейролыг камертаж, хүний тархины үйл ажиллагааг бодит цаг хугацаанд хэмжиж байгаа энэ үед нууцлаг зүйл үлдэх боломжгүй мэт санагдана. Гэвч бодит байдал дээр шинжлэх ухаан өөрөө хүлээн зөвшөөрсөн, баримтаар бүртгэгдсэн хатлаа учир шалтгаан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа үзэгдлүүд дэлхий дээр байсаар байна. Эдгээр нь домог, цуурхал, хувь уялдааны онол биш, харин судалгааны тайланд их усүр тодорхойгүй, механизм нь бүрэн тайлбарлагдаагүй гэж тэмдэглэгдсэн бодит мэдээллүүд юм. Дэлхийн далайнуудын гүнд байрлуулсан судалгааны төхөөрөмжүүд усан доорх дуу чимээг тасралтгүй бичиж авдаг. Эдгээр төхөөрөмжүүдийг гидрофон гэж нэрлэдэг бөгөөд тэд усан доторх хамгийн өчүүхэн жижигхэн дуу авиаг хүртэл бүртгэх чадвартай. Их бичигдсэн дуу чимээ эрдэмтэдэд танил байдаг. Хүлгэн онгоцны хөдөлгөөн, далайн нейролын тектоник шилжилт, газар хөдлөлт, усан доорх галтуулын идэвхжил, халим зэрэг том далайн амьтдын гаргадаг дуу авианууд бүгд аль хэдийн ангилагдсан. Гэвч энэ бүх танил дуу чимээний дунд ямар ч ангилалт багтаах боломжгүй. Давтамж, үргэлжлэх хугацаа, тархалтын хувьд тайлбарлахад бэрх бичлэгүүд тогтмол илэрсээр ирсэн байдаг. Эдгээр дуу чимээн жирийн далайн амьтан гаргасан гэхэд хэтэрхий урт хугацаанд үргэлжилж асар хол зайд тархсан байдлаар бичигдсэн байдаг. Зарим бичлэг хэдэн минутын турш тасралтгүй үргэлжилсэн амьтны амьсгал хөдөлгөөний логиктой огт нийцдэггүй. Анхны таамаг нь авраг том, өнөөг хүртэл илрээгүй далайн амьтан байж магадгүй гэсэн санаа байсан ч ийм амьтныг боддоор ажигласан. Эсвэл нотлохуйц уул мөр огт олдоогүй. Дараа нь мөсөн уулын хагарал, далайн нейролын даралтын огцом өөрчлөлт, усан доорх галтуулын үйл ажиллагаа зэрэг байгалийн үзэгдлүүдийг шалгасан ч зарим бичлэг эдгээр тайлбарт ч тохироогүй хэвээр үлдсэн. Хамгийн сонирхолтой нь эдгээр дууны тодорхой хэсэг нь олон жилийн турш судлагдсан боловч өнөөдөр хүртэл шинжлэх ухааны архивт их усүр тодорхойгүй гэсэн тэмдэглэлтэйгээр хадгалагдсаар байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл далайн гүнд бодитоор дуу бичигдсэн нь маргаангүй баримт боловч яг юунаас гарсныг өнөөдрийн технологи мэдлэгийн төвшөнд ч итгэлтэй хэлж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь далайн гүн бидний төсөөлж байгаагаас хавьгүй илүү нарийн, илүү нууцлаг хэвээр байгааг сануулдаг. Үүнтэй адил нууцлаг байдал хүний тархины үйл ажиллагаанд ч оршдог. Хүн ямар ч бодит аюулгүй орчинд байж байхад гинэт тайлбарлахад хэцүү түгшүүр мэдрэх, хэн нэгэн ажиглаж байгаа мэт санагдах. Эсвэл орчин тойронд ямар нэгэн буруу зүйл байгаа мэт мэдрэмж төрөх тохиолдол олон хүнд давтагддаг. Энэ нь аимшигын зохиолын санаа биш, харин судалгаагаар батлагдсан бодит үзэгдэл юм. Хүний тархи олон мянган жилийн турш аюулыг аль болох эрт илрүүлэх зорилгоор хөгжсөн бөгөөд энэ механизм амьд үлдэхэд асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч орчин үеийн амьдралд энэ хамгаалалтын систем заримдаа хит мэдрэг ажилтдаг. Харанхуй дуу чимээ багтай мэдээлэл дутмаг орчинд тархи орчныг бүрэн дүгнэж чадалгүй боломжит бүх хувилбарыг тооцоолох горимд шилждэг. Энэ үед тархи бодит аюул байхгүй ч болцсошгүй аюул байна гэж дүгнэж хүнийг сэрэмжтэй байлгах дохио өгдөг. Үүний үр дүнд энгийн сүүдэр хөдөлсөн мэт харагдах, үл ялэг чимээг хэн нэгний алхам мэт хүлээн авах, эсвэл ард хэн нэгэн байгаа мэт мэдрэмж төрөх нь хэлбэг. Энэ нь тархи биднийг хуурч байгаа хэрэг биш, харин хамгаалах гэж оролдож буйныг хэлбэр юм. Гэвч яагаад зарим хүмүүс ийм мэдрэмжийг маш хүчтэй мэдэрдэг байхад зарим нь огт анзаараагүй өнгөрдөг? Яагаад яг тэр мөчөд, яг тэр орчинд ийм тохио идэвхждэг нь өнөөдөр хүртэл бүрэн тайлбарлагдаагүй хэвээр байна. Судлаачид үүнийг тархины мэдээлэл боловсруулах онцлог, хувь хүний туршлага, анхаарал төвлөрлийн төвшөнтэй холбоотой гэж үздэгч нарийн механизм нь одоо хүртэл судалгааны шатанд байна. Цаг хугацааны мэдрэмж ч мөн адил хүний тархины нууцлаг үйл ажиллагааны нэг хэсэг юм. Зарим газар очиод цаг маш хурдан өнгөрсөн мэт санагдах. Эсвэл эсэргээрээ удаан өнгөрч байгаа мэт мэдрэгдэх нь олон хүнд тохиолдож байсан. Энэ нь зүгээр нэг сэтгэл хөдлөл биш бөгөөд судалгаагаар бодитоор бүртгэгдсэн үзэгдэл юм.
Дэлхийн зарим бүс нутагт хүний цаг хугацааг мэдрэх чадвар өөрчлөгдөж байгааг ажигласан бөгөөд үүнд дэлхийн соронзон орны хэлбэлцэл, орчны дуу чимээ, гэрлийн төвшин, орон зайн зохион байгуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тодорхой бүс нутагт очсон хүмүүс ижил төстэй мэдрэмж илэрхийлж цаг ердийнхөөс өөрөөр өнгөрсөн мэт санагдсанаа тэмдэглэсэн тохиолдлууд судалгаанд бүртгэгдсэн байдаг. Эрдэмтэд үүнийг цаг хугацаа өөрөө өөрчлөгдөж байна гэж тайлбарладаггүй. Харин хүний тархи тухайн орчны нөлөөнд орж анхаарал төвлөрөл болон мэдээлэл боловсруулах хурд нь өөрчлөгдснөөр цаг хугацааг өөрөөр хүлээн авч байна гэж үздэг. Гэсэн ч тархи яагаад зарим орчинд ийм хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг? Харин заримд нь бараг огт өөрчлөлт мэдрэгддэггүй нь одоо хүртэл бүрэн судлагдаагүй байна. Эдгээр гурван үзэгдэл хоорондоо шууд холбоогүй мэт боловч нэг ижил зүйлийг харуулж байна. Энэ нь бидний амьдарч буй дэлхий, бидний бие, бидний тархи өнөөдөр хүртэл бүрэн танигдаагүй, ойлгогдоогүй хэвээр байгааг илтгэнэ. Бид технологи хөгжсөн эринд амьдарч байгаа ч бүх асуултад хариулт өгч чадна гэж хэлэхэд эрт байна. Магадгүй хамгийн нууцлаг нь эдгээр зүйлс хаа нэгтээ алс хол оршдог бос. Харин бидний яг дэргэд, бидний доор, эсвэл бидний дотор оршиж байгаа явдал юм. Далайн гүнд бичигдсэн тайлбаргүй дуу, тархины хит мэдрэг дохио, цаг хугацааны өөрөөр мэдрэх тэр мөчүүд бүгд бидэнд нэг зүйлийг сануулдаг. Бид мэддэг гэж бодсон ертөнц маань үнэндээ асуултаар дүүрэн хിവэр байгаа бөгөөд тэдгээр асуултад хариу хайх үйл явц өөрөө хамгийн сонирхолтой аялал байж магадгүй юм.